Сайн хүмүүсээ. Тэгээд бичлэг хийгээгүй их удаа маань. За өнөөдөр хамжлал гэвэл би book review буюу номны бичлэг хийх болно. За өмнөх бичлэгтэй адилхан дахиад ийм хоёр номны бичлэг хийх болно. За ямар хоёр ном бэ гэвэл нэг нь бол Жаалхан ахуйнаар. За нөгөөх нь бол Тэрслүү охтод зориулсан бяцхан түүхүүд гэдэг нэртэй энэ хоёр номын тухайгаар ярих болно. За эхлээд Жаалхан ахуйнарын тухай. За Жаалхан ахуйн ч гэсэн яг нөгөө өмнөх хоёр номтой ярьсантай адилхан бас кино нь бол гарчсан байгаа. Та нар киноны үзег хүмүүс нь үзээрэй, үзэн хүмүүс нь тэгээд явтыг. За яг юуны тухай гадаг гэхээр нөгөө дөрвөн эгч дүүсийн талаар гадаг. За тэгээд дөрвөн эгч дүүс хоорондоо ямар харилцаа байдгийг те нэг одоо тэгээд ер нь одоо юугаас ингэ шинэ жил минлэр ямар тэмдэглэс юм дөрвөн эгч дүүсийн тийм гоё сайхан сэтгэлдээ дүүгээ тийм инэрэнгүй харилцсан хичтэй тусаж инэрэнгүй харилцсан л тийм харилцааны дөрвөн хичтүүсийн талаар гадаг. За нэрийг нь танарт хэлж өгье. За энэ зурган дээр байгаа том эгчийн Meg, тэгээд энэ юуг нь John, дундлахын тэгээд энэ нь Beth, тэгээд хамгийн бага нь Amy гэдэг. За энэ дөрвөн хичтүүс Meg нь бол том одоо ингэ том болоод жүжигчин болох те мөрөөдөлтэй харин John нь зохиолч болох харин Beth нь хөгжимчин буюу одоо хөгжим их тоглох дуртай ялангуяа төгөлдрөөр тэгээд хамгийн бага нь Amy зураач болохыг мөрөөддөг. Тэгээд энэ номыг ингээд унших явцдаа ер нь бол яг их хөөрхөн санагдсан эгчдүүсийн талаар гардаг учраас тэгээд сэтгэл ямар их яг заримдаа жоохон үрдлээ санагдсан. Яагаад гэвэл нөгөө одоо ингэж энэ John гэдэг энэ зохиол ингэж бичсэн л та. Тэгээд нөгөө Johnny-ийн бичсэн зохиолын нөгөө ингэж одоо тэр чи өөрөө ингэж зохиогоод яах вэ ингэж арайс нэмж ингэж бичиж байгаа шүү дээ. Тэр зохиолын бүх тэр бичсэн зохиолын хамгийн бага дүү нэмийн ингэж шатаагаад хайчдаг. Тэгээ нэг хэсэгтээ ингэж нэг таагүй харилцаатай байжгаад одоо яг иймийн ингээд өөхөх шахсан чинь Beth нь видеогээ яг яах шахлаа гэ тэгээ буцаад ингээд сайжраад энэ хэсэг нь л надад нэг жоохон таагүй санагдсан. За тэгээд канон ч гэсэн ер нь бол нэг мэдээж хэрэг канон бол төстэй. Тэгээд ер нь бол энийг октод л илүү уншвал их сонирхолтой. Хөгөөд яг те ер нь бол энэ хоёр ном хоёулаа нэг октод л зориулсан юм шиг мэд санагдсан надад. Тэгээд яг та нарт ер нь миний бодлоор зохиолч хүмүүст юу хүргэж ийнэ вэ гэхээр эгчтүүс ямар агуу юм бэ те эгчтэйх ийм гоё юм шүү л гэдгийг ер нь хүргэж байгаа юм болов уу гэж бодсон. За дараачих нь бол Тэрслүү охтод зориулсан бяцхан түүхүүд гэдэг нь одоо ингэ дээр үе те амар мундаг байсан тийм нөгөө одоо ингээл зураач тийм ингээ мэрэгчлээ хүмүүсийн тухай ингээд гадаг дандаа эмэгтэйчүүдийн талаар гадаг юм юу байгаа. За жишээ нь танарт харуулъя заяа. За одоо жишээ нь ингээд энэ ингээд өөрийнх нь нэр тэгээд тэр хүн яг тэр үедээ ямар хүн байсан те тэгээд өөрийнх нь бяцхан дэлгэрэнгүй бөгөөд товч нэг урт биш. Тэгээд амьдралынхын түүх тэгээд энэ тэр онд тэр ус тэгээд өөрийнх нь хөрөг зураг тэгээд ингээд хэлсэн үг гэх мэт яг ингээд ийм тэр үргэлж байгаа юм эмэгтэйчүүдийн талаарх гадаг ном байгаа. Тэгээд би яг эндээс яг юуг ойлгож авсан мэхээр эмэгтэй хүн ямар байх ёстой юм те. Одоо энэ бүх эмэгтэйчүүд нь ингээд маш ингээд хатан зөрөгтэй ингээд хэцүү ингээд зовлон туусан ч ингээд маш мундгаар ингээд давн туусан бас нэг тийм түүхд гадаг эмэгтэй хүмүүс ч бай, охтуудч бай, ер нь эмэгтэй хүн бүр ямар байх ёстой талаар ер нь багханж болтгоо ингээд сургаж авсан. Тэгээд та нар хэрэг энэ хоёр номыг хүсвэл та нар мэдээж номын дэлгүүрээс аваарай. Тэгээд та нар заавал ялангуяа энэ Тэрслүү охтод зориулсан энэ зомыг та нар заавал уншаарай. Тэгээд энэ хэрэг үзег хүмүүс нь энэ киноныг ер нь бол заавал үзэр их гоё юм билий. Хідээч жоохон дээр үед гарсан ч гэлээ яг л 2000 онд гарсан юм шиг амар гоё санагдсан надад. Тэгээд энэ бичлэг хэрэг миний бүх энэ
ревю таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд орой сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Маска зүгээрэй.